Орой минь үзэгчтэй Home Cooking нэвтрүүлгийн машин дугаар эхэлж байна. Ингээд өнөөдрийнхөө дугаараар та бүхэнд гэрийн нөхцөл пицца хийх талаар зааж өгөх шийдлээ. McDonald's, Burger King, KFC бид зөвхөн Tyson-ыг л хэрэгэлдэг. Tyson. За ингээд юуны өмнө бол бидний сайн мэдэх одоо 1-р гурил дээд гурил алинч та ашигласан болно. За ойролцоогоор бол нэг 200 г гурил дороожоо хийж өгнө. За үүнд бол одоо хоолны нэг халбаар нэгийг хийж өгнө. За тэгээд дээрэс нь оливын тос. За ойролцоогоор оливын тосыг би бол 3 халбаг оливын тос хийж өгнө. За 1. За 3 халбаг оливын тос. За ингээд үүн дээр давсаа хийж өгнө. За ойролцоогоор жижиг халбаар нэг багт болно. За ингээд үүнийгээ сайхан хутгаж гуриландаа сайхан нийлүүлж өгнө бүх зүйлсээ. За тэгээд дээрэс нь танд хэрвээ байгаа бол одоо орегано гэж ярьдаг те. Орегано бол одоо маш сайхан үнэртэй тийм ногоо байгаа. За үүнээс хийж өгнө базилик байж болно. За нэг халбах хэртэй хийж өгье. Бүх одоо бүтээгдэхүүнүүдээ сайхан хутгаж нийлүүлж өгнө. За болж бол оливын тосоо бол одоо нэлээд сайн гуриландаа маш сайн тарааж өгөх сайн байгаа. За ингээд үүн дээр усаа хийж өгнө. Ус маань бол одоо нэлээд халуун бүлээн ойролцоогоор бол нэг тийм 30-аас 40 градусын хэмтэй тийм халуун. Бас хит халуун биш. За халуун байдаг учир маань бол одоо гуриланд орсон одоо дороож байна те. Дороож маань бол одоо тийм халуун дулаан газар бол нэлээд итвэгчж тэр гуриландаа бол хөөлт оруулж өгч идэг. За 200-аас 250 г одоо гуриланд бол бас ойролцоогоор бас нэлээд ойролцоо хэмжээний 200-аас 250 мл тийм ус орно. Ширээн дээр бол одоо сайхан нухаж өгнө. За ингээд. За одоо үүнийг гараараа сайхан нухаж өгөх хэрэгтэй. Нэлээд тийм сайхан нийлэх гэж ярьдаг те. Гурилаа бол маш сайхан тийм. За ингээд ерөнхийдөө гурил маань бэлэн боллоо. За дээрээс нь баг зэргийн оливын тос. За ингээд энэ дотроо хадгалаад чигтэй альчуураа сайхан хочиж өгнө. Энэ маань бол одоо гурилны маань чигшлийг нь хадгална. Тэгээ дээрээс нь бол хөөлтөнд нь бол одоо маш сайнаар нөлөөлөхөр байгаа. За ингээд гурилаа энэ төр зураар өгчий. Энэ хугацаанд бол одоо бид бүхэн пиццаныхаа сүмсийг хийн. Улаан лоолын сүмс бэлтгэхэд бол одоо улаан лоол, сонгон сармис. За ингээ юуны өмнө бол одоо сармис сонгоноо сайхан хэрчиж хуурж өгнө. Баг зэргийн халуун жинжиг бол одоо маш сайхан амт, үнэр те. Баг зэргийн тийм халуун юм оруулж өгч бол бас пицца маань бол маш сайхан болдог. За ингээ ерөнхийдөө сармистайгаа ойролцоо хэмжээний одоо халуун жинжүү. За сонгоноо бол бас жижигхэн хэрчиж өгөх сайн. За ингээд эдгээр бүтээгдэхүүнүүдээ бол одоо зөөлөн гал дээр хуурж өгнө. За ингээд сонгон сармис халуун чинжүүгээ бодоо гэдэг хайрлан тогдроо хийгээд за энийгээ одоо халж явах хооронд нь улаан лойлоо бэлтгэе. Жижиглэн хэлчих өгнө. За улаан лойлоо бол ерөөхдөө за ингээд нэмээд энэ дээрээс нь за ингээд бүх улаан лойлоо бэлэн болоо хийчлээ. За ингээд ерөнхийдөө бол нэлээд тийм зөөлөн гал дээр одоо тийм чанж болгосон байдал маягтай болгох сайхан болно. За үүн дээр мэдээч хэрэг баг зэргийн давс ярьж өгнө. За ингээд ойролцоогоор зөөлөн гал дээр энэ маань бол нэг 10 минут, энэ 5-аас 10 минут туслахад бол ерөнхийдөө бол сайхан болно. За ингээд пиццаны соус нь одоо соусаа бол одоо илүү амттай болохын тулд одоо бид хүн орегано, базилик мэт ногоонуудыг бас ашиглаж болно. Хэрвээ танд одоо тийм ногоо байхгүй одоо бид бүхний сайн мэддэг одоо шанцаа гэж урган бол байна те. Энэ маань бол одоо өөрөө маш сайхан хоолнд амт оруулдаг, үнэр оруулдаг тийм ногоо байгаа. Тэгээ шанцааны навчийг бол хүмүүс бага ашигладаг. Тийм учраас одоо энэ навчийг ашиглавал одоо маш сайхан соусаа бас нэлээд сайхан амттай болгох тийм боломжтой байгаа. За энэ үүнийгээс маш сайхан жижигхэн ирчиж өгнө. Шанцаа маань бол өөрөө тийм их өрмөгц урган бол те. Энэ маань бол одоо хоолнд одоо тийм яг натурал гэж ярьдаг. Та байгалийн гар юутай одоо амт оруулж өгч идэг. Та одоо шанцааг ингээд үнэрлэх юм бол нэлээд тийм цуу шиг тийм үнэртэй, маш гоё үнэртэй байдаг. Тийм учраас энэ маань бол хоолнд маань бол одоо нэлээд тийм сайхан амтыг оруулж өгдөг байгаа. Дээрээс нь маш сайхан үнэртэй энэ маань бол одоо яг тийм ямарваа нэгэн хоолнд хийхэд бол тэр хоолных нь өөр амтын үнэрийг нэлээд гоё ингэж сэргээж өгч идэг тийм бас сайхан ургамал. За ингээд одоо шанцааныхаа навчийг нэмээд өгье.
Ингээд пицца маань гурил маань бол одоо ойролцоогоор нэлээд өгч байна. Соус маань ч гэсэн одоо ойролцоогоор нэг хэдэн минутын дараа бэлэн болох гэж байгаа. Бид хүмүүс одоо пиццаг одоо дан ногоотой хийж болно. Одоо янз бүрийн одоо дахианы мах, үхрийн мах бүгдийг ашиглаж болно тий. А өнөөдрийн бол би бол одоо та бүхэндээ баг зэрэг тийм дахианы махыг ашиглая гэж шийдсэн. Нэг их дахианы мах бас хэрэггүй. За ойролцоогоор нэг юм дахианы мөчний махыг нь шулж байгаа хийхэд бол бас хангалттай сайхан болох байх гэж бодож байна. А дээрэс нь дахианы махтаа сайхан зогсчих. Би бас бейкнийг бас ашиглуулах зүгээр юм гэж бодож байгаа. За ойролцоогоор бол одоо ингээд нэг дахианы мөч, за нэг 3 ширхэг, за 4 ширхэг одоо юм утсан мах хэрэгэлцгээе бүгдээрээ. За дахианы махыг сайхан нэгхэн ирч өгнө. Ерөнхийдөө бид бүхний сайн мэдэх одоо хям одоо хаасаг илбүү гэдэг. Гэхдээ хямыг бас пиццан дээр ашиглаад маш сайхан болдог. Одоо хагас утсан хям, хагас утсан хямрууд маань одоо пиццанд одоо маш сайхан амтыг оруулдаг. Тийм ч учраас би одоо энэ дахианы махтай пиццан дээр энэ утсан махыг ашиглаж байгаа маань бол одоо юм тэр утсан махных нь өөрийнх нь тэр амт өндөр нь бол одоо дахианы махтай маань зохицоод одоо пицца маань илүү сайхан амттай болох хэвээр. За ингээд дахианыхаа махыг сайхан нэгхэн ирч өгнө. А дээрэс нь бол одоо бекно бас ойролцоогоор хэмжээтэй. За ингээд нэр сайхан холчно. За ингээд одоо пиццаны маань бол одоо соус маань бол одоо үндсэндээ бэлэн болчихлоо. За үүнийг бид бүхэн одоо блендер байгаа. Блендертай сайхан блендер дээр бүр шингэн болгож болно. Хэрвээ танд блендер авахгүй бол одоо яг энэ чигээр нь ашигласан ч болно. За ингээд соус маань үндсэндээ бэлэн болчихлоо. Америкийн Tyson дахиа 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Tyson. Ерөнхийдөө бол миний бодлоор пицца хийхдээ бол дахианыхаа махыг бол эхлээд болгочул их зүгээр байдаг. Тийм учраас бол үүнийг шарж болгоё. За энэ хугацаанд бол мэдээж хэрэг бидэнд бас пиццан дээр маань бас ногоонууд хэрэгтэй. Тийм учраас одоо сайхан мөөг байж болно. За нэг мөөг багтвал бараг хангалттай. А дээрэс нь одоо альтрууны одоо соуснаас үлдсэн одоо улаан шонгоо байна. Улаан шонгоо маань бол одоо маш сайхан амттай. За ингээ улаан шонгоо сайхан нэгхэн ирчиж өгнө. За ингээ үн дээрээ одоо та бүхэн одоо бууцайг ашиглаж болно. А ногоон сонгоныг бас ашиглаж болно. За одоо ингээд дахианыхаа махыг шарж өгье. За бекон маань бол нэлээд тос ялгаруулдаг учраас бас нэг их тос ашиглах шаардлага байхгүй. Гурил маань бол одоо үндсэндээ бол одоо сайхан болсон байна. За та бүхэн ингээ харж байгаа одоо өмнө хийснээсээ бол ойролцоогоор одоо нэг дахин ингээ томорсон байна тий. А энэ маань бол мэдээч хэрэг та бүхнийг бол одоо ойролцоогоор нэг 15 20 за хэрвээ таныг ис чинь тийм халуун биш байгаа бол 30 40 минут шаарддаг бас нэлээд бас хугацаа шаарддаг байгаа. А тэгээ та болж өгвөл одоо нэлээд улаан газар болж өгвөл сайхан чигтэй мөртөөч яг парныхаа хажууд их дулаан байлгал илүү хурдан байгаа. Хөөлт нь бол одоо илүү сайхан хурдан болох байгаа тийм. За ингээд дахианы мах бекног хуурж өгье. За бекон маань өөрөө ерөөхдөө бол нэлээд давсан учраас бас давсаа бол маш жоохон бага хийж өгөх зүгээр. За ингээд гурилаа бэлтгэе бүгдээрээ. За ингээд гурил маань бол одоо маш сайхан болсон байна. За ингээд үүнийгээ сайхан илдэж өгнө. За илтгэхээс өмнө мэдээч хэрэг одоо сайхан нухаж одоо хөөлтийг нь буулгаж өгөх хэрэгтэй. За нэлээд сайхан гараараа бол бас нэлээд сайхан тарааж өгөх шиг сайн. Ерөнхийдөө бол одоо италичууд одоо газрын дундад тэнгисийн орчмын одоо улсууд маань бол одоо пиццаг ер нь дандаа гараараа ер нь дэлгэгдэг байгаа. За ингээд За ингээд одоо шарх шуганд хийхэд бэлтцгээе. За ингээд листтэй бол одоо жоохон баг зэргийн гурилаар бас үрж өгөх зүгээр. Гурилаа сайхан байрлуулж өгнө. Тэгээ үүн дээр бол одоо баг зэргийн оливын тос хийж өгвөл одоо пицца маань илүүгаа тийм шаржигнсан амттай бас шаржигнсан болж өгдөг байгаа. За ингээд та нэг л гэртээ хийж байгаа учраас одоо янз бүрийн хэлбэр хэмжээнд нь бол одоо санаа зовлтгүй. Сайхан өөрсдийнхөө дуртай хэлбэрээр хийж болно. За ингээ үүн дээр пиццаныхаа сүмсийг тавьж өгье. За ингээд одоо улаан дойлын сүмсээ одоо маш сайхан жигэд харааж өглөө. За үүнийг одоо бид машинд чих юм бол бүр илүү тийм соус шинжтэй болчдөг. А энэгээр бол илүү гоё тийм амтлаг байх боломжтой. За тэгээ үүн дээр одоо дахианыхаа махыг
бэконтэй хуурсан дахианыхаа махаа хийж өгнө. За ингээд жиг цайханд тараах хэрэгтэй. За дээрэс нь одоо мөөгөө тавьж өгнө. Бид хүмүүн дээр одоо бас ласт эрдэн шишийг ашигладаг. Янз бүрийн одоо чинжүүнүүд байна. Одоо амт чинжүү, улаан чинжүү. Энийг бол одоо маш сайхан нэггүй ирчээд хийчихэхэд бас сайхан амт орно. За үүн дээр мэдээж хэрэг улаан сонгой байна. За энэ дээр баг зэргийн хар перч хийж өгнө. Сайхан. За ингээд пиццаны маань бас нэлээд үндсэн бүтээгдэхүүнүүдийн нэг хэсэг болох одоо бяцлаг байна. Одоо энэ бяцлаг маань бол одоо моzzarella гэж ярьдаг. Одоо пиццан дээр хамгийн их ашигладаг одоо бяцлаг байна. За үүнийгээ бол одоо маш сайхан нэлээд сайхан их хурж өгөн дээрээс нь. За ойролцоогоор бол нэг энэ пиццан дээр байна. За нэг 100-аас 150 грамм одоо энэ бяцлаг орж байгаа. За ингээд сайхан бяцлагаа бол одоо маш сайхан хангалттай сайхан хийж өгөөрэй. За үүн дээрээ бас одоо самрыг хийж өгвөл одоо энэ манай илүү тийм бас сайхан амттай дээрээс нь мэдээч хэрэг маш их сайхан тийм амин дэмэр баялаг тийм пицца болж өгнө. За би баг зэрэг наран цэцгийн үр нэлээд хийгээд өгчээ. За ингээд оливын тосноос жоохон цацаж өгнө. За ингээд пицца маань бэлэн боллоо. Үүнийг одоо шарх шүгэнд энэ одоо шарх шүгээг бол өмнө нь халаацсан байх хэрэгтэй. Ойролцоогоор нэг 200-аас 220, 230, 40 градусын халуунд хийн. За миний тооцоолж байгаагаар бол ойролцоогоор нэг 15-аас 20 минутын дараа хэд одоо маш сайхан болсон байх болно. За ингээд хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. За ингээд ойролцоогоор одоо 20 минут пицца маань бол одоо маш сайхан болж байгаа гэж найдаж байна. За ингээд үзцгээе. За маш сайхан болсон байна. За та бүхэн харж байгаа бах. За ингээд пицца маань бол одоо бэлэн болсон. Аван дээр бол бид бүхэн одоо янз бүрийн салаатнуудтай бас идүүл бас пицца маань их сайхан байдаг. Тийм учраас одоо бууцаагаар одоо салаат хийж гэж бодож байна. За пиццагаа үл лэлийг хүрж явах хооронд нь одоо дан бууцаа. Ингээ та бүхэн одоо энэ дугаараар харж байгаа хаа пицца хийхэд одоо ямар амархан байдгийг те. Та бүхэн одоо бүгдөө гэртээ хийж тушиж үзээд те. Тэгээ бүгдөө нэг үдшийг сайхан гэртээ пицца хийж идэж сайхан өнгөрөөгөр гэж хүсэх байна. За ингээ бууцаагаа бол ерөнхийдөө бол одоо бүтнээр нь хийн эсвэл за жижигтэй хэрчээд өгч болно. За ингээ баг зэргийн бууцаа. За мэдээч хэрэг баг зэргийн оливын тос хийж өгнө. Маш баг давс, перц. Та бүхэн сайн мэдэх одоо лемон, нимбэг тийм ээ. Ингээл ерөөсө бууцааг бол одоо ерөөсө маш амархан. Эсвэл жоохон оливын тос, нимбэг тэгэл одоо салаад маань бэлэн боллоо гэсэн үг. За одоо пиццагаа. За пицца маань бол одоо үнэхээр сайхан болсон байна. За та бүхэн харж байгаа хаа одоо хэдэн хүн байгаа тэр порцоор сайхан хувааж өгнө тийм ээ. За ингээд бууцаагаа энэ хавьд нь тавьж өгье. За ингээд home cooking нэвтрүүлгийнхаа энэ дугаараар та бүхэндээ пицца гэрийн нөхцөл хэрхэн хийх талаар зааж үзүүллээ. Ингээд та бүхэндээ зөвлөхөд бол ер нь ямарваа нэгэн хоол хийж идэхдээ та бүхэн үргэлж хажууд нь өөрхөн гарын дор байгаа материалаар янз бүрийн салаат хийж идэж байгаа юм бол илүү эрүүл тэр хоолыг маань шингээхэд илүү тустай байх болно. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Яасан гоё амттай юм бэ? Дахиад алгамж амттай штэ. Үгүй энэ чинь Америкийн Тайсон дахиад. Америкийн Тайсон дахиа 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Яагаад гэвэл Тайсон дахиа хамгийн амттай. Тайсон албан ёсны борлуулагч Capital Market